Байцгаана уу эрхэм үзэгчтэй. Өнөөдөр бол нэм гараг 12 сарын 30-ны өдөр байгаа. За тэгээд өнөөдөр бол бас яг энэ цаг мөчид доржин гудам нэвтрүүлэг үзэгч та бүхэнд хүрдэг байгаа. Тэгэхээр өнөөдөр бас баярын дугаарыг би бас үзэгчтэй тусгай дугаар болгон хүрэхээр бид зэхэд байна. Тэгэхээр энэ юу вэ гэхээр би бол өрөнд нь бол доржин гудам нэвтрүүлэг бол дандаа гэрээсээ явуулж исэн бол энэ удаа би яг гудамжнаас яг доржин гудам гэсэн нэрнийхэн доороос одоо явуулж дээр эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараас үзэгч та бүхэн юу үзэх вэ? Ямар хүн зочноор орох вэ гэхээр өнөөдөр Батын Дорж гээд энэ хүнийг одоо гудмаараа нэрлсэн энэ хүнтэй холбоотой энэ хүн яг ямар хүн юм бэ? Хин гэдэг хүн юм бэ гэдэг талаар үзэгч та бүхэнд тусгай дугаар болгон бид нар хүрэхээр бэлдээд байна. За тэгэхээр манай мөн доржин гудам болоод одоо яг энэчнээс эхлээд энэ доотлоос гитэмсээс одоо бидний ярьж байсаар гитэмсээс эхлээд ийшээ ингээ үргэлжлэх энэ гудмыг бол доржин гудам гэж нэрлэдэг байгаа шүү. Яг энэ гудмын нэгийнхэн байшинд миний гэр байдаг энэ гэрээс үзэгч та бүхэн манай доржин гудам гэдэг нэвтрүүлгийг үзэгч та бүхэн хүлээж авч үздэг байгаа. За тэгээд хамгийн түрүүн бидний очих газар бол Батын Дорж гэдэг энэ хүнтэй салшгүй холбоотой басны газар бол мэдээж Айрмын музей байгаа. Айрмын музей дээр очиж бид нар одоо Батын Дорж гэдэг энэ хүний талаар мэдээллийг авнаа. За тэгээд тэнцэнээс болж игэл бид нар ар гэрийнхэнтэй холбогдоод ар гэрийнх нь одоо Амаатан садан үр хүүхэд үр ачнард нь бас сайхан би гарын бэлгийг гардуулъя гэж нэвтрүүлгээ эхлүүлж байна. За ингээд үзэгч та бүхэн манай нэвтрүүлэгтэй хамт байгаараа ингээд би оператортойгоо цуг Айрмын музей руу явлаа. За доржин гудам нэвтрүүлэгтэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. Тэгэхээр доржин гудам нэвтрүүлэг маань үзэгч та бүхэнд мөн л доржин гудамаас одоо бас хүрж байна. Тэгэхээр өнөөдрийн одоо дугаар ямар дугаар болохыг үзэгч та бүхэнд би түрүүн ихэнд хэлсэн байгаа. Тэгэхээр бид мөн л доржин гудамд баярлах цэргийн музейд хурж ирээд байгаамаа. Тэгэхээр мөн л одоо энэчнээс доржигон талаарх мэдээлэл за тэгээ мөн ар гэрхэнтэй холбогдох талаар их үүсвэрийг одоо их сурвалжийг авахар бид энд хүрэлцэн ирээд байгаа. Тэгээд бас цэргийн музейн бас захирал Заяа ах маань бас биднээс туслахаар болж байгаа ма та бас манай үзэгчд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй. За хурандаа Зулзая Монгол цэргийн музейн захирал тус музейд өнгөрч оноос одоо томилогдож ирсэн. За энэ жил бас би бас нэг жилийнхээ ажлын үр дүнг танай телевизийнхэнтэй амжилттайсаа бас олон түмэндээ тайлбарт таатай байна. Тэгэхээр за удахгүй 2013 он ажил ирэх гэж байна. Тэгэхээр 2012 оны хугацаанд одоо цэргийн музей маань хичнээн хүмүүст одоо үйлчилвэ. За мөн одоо саяхан бас шинээр бас танаад бас үзэсгэлэн нээгдсэн гэсэн энэ талаар бас манай үзэгчдэд сонирхолтой. За 2012 он бол манай музей хувьд бол маш их ажил бүтээлийн өрнөсөн жил болж өнгөрлөө. Түүхт ойнууд ч бас нэлээд болсон. За бид бүхтийн одоо үүрэг зорилго бол Монголын одоо түүхийн ялангуяа цэргийн түүх шаштрыг хадгалж хамгаалах, олзуурлан олох, түүнд судалгаа шинжилгээ хийх, улмаар одоо олон түмэнд хүртээл болгох, мөн цэрэг эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, залуучуудад хүүхд залуучуудад энэ талаар одоо хичээл сургуулиудыг явуулах, өөрсдөө одоо хийсэн бүтээсэн зүйлээ тайлбарлах ийм л гол үүрэгтэй. Мэдээж одоо Батлан амлах яамны харьяа музей учраас Батлан амлах бодлого, зорилт, зэвсэг түвшний үйл ажиллагааг орон нутаг болон одоо бусад орнуудад сурчлан таниулах ийм том үүрэг зорилттой. Энэ үүрэг зорилтоо бид нар өнгөрсөж байгаа 2012 онд бүрэн биелүүлсэн гэж бодож байна. Яагаад гэвэл одоо 14 төрлийн үзэсгэлэнгүүдийг дэлгэж гаргалаа. Хөдөө орон нутгийн одоо 5 аймагт бид нар Батан амлах бодлого үйлд зорилтыг сурчлах одоо энэ хүрээний ажилд оролцож Монгол цэргийн одоо түүх шаштрыг судалж сурчлаа. За Улаанбаатар хотын цэргийн штаб болон дүүргүүдийн боловсролын газрууд за өөрийн одоо баян зүрхт үүрэгт байдаг боловсролын дунд сургуулиуд за Батлан амлах их сургуулийн эрдэмтний хэлгээний хүрээлэн за цэргийн командын сургуулиудтай хамтарч судалгаа шинжилгээний ажлуудыг явуулах нөгөө цэргийн эх оронч хүмүүжил үзүүлэх энэ сургалтуудыг бас чамгүй хэмжээгээр явууллаа. Үүний зэрэгцээ манайх одоо соёлын байгууллага байдаг. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны нөхдөөдтэйгээ бас хамтран сургалтын нарт бие өрөлдгөнө
сургах, тэднэрээ суралцах энэ арга хэмжээнүүдэд бас чамгүй ололтуудыг олоод байна. Энэ олсон зүйлүүдээ эх хондоо одоо баяжуулан улам цаашаа хөгжүүлнэ. За бид цэрэг гэсэн тодголтой байдаг. За цэргийн археолог гэдэг асуудал. Ер нь археологийн асуудал бол музейн одоо үндсэн суур тулгуур байх ёстой. Манай дээр бол энэ археологийн асуудал бас 90-ад оны дундуур хөндөгдөж тавигдаж боловсрол соёл шинжилгээ ухааны яам тухайн үеийн одоо боловсролын яам шинжилгээ ухааны академитай одоо хамтран ажиллах гэрээ контрактуудыг бол хийсэн байдаг. За тухайн үед ажил маань эхлээд гайгүй явж байгаа сүүлдээ бас ажил маань эрч хүчин суларч энэ хооронд бас бодиттой одоо үргэлжлэлтэй ажлууд нэлээ явагдаагүй. За энэ ажлыг эхлүүлээ гэсэн үүднээс өнгөрөгч одоо 2012 онд шинжилгээ ухааны техникийн их сургуулийн нийгмийн технологийн сургуультай хамтран археологи одоо судалгааны ажлуудыг бид нар Дашинчлан суманд явуулсан Булган аймгийн. За энэ дээр яг энэ сургуультай гэвэл урд өмнө энэ сургуулийг төгссөн залуучууд ч манай дээр ажилладаг. Энэ сургуулийн одоо эрдэмтэн багш нар ч манай сан өмөртөөгөө эзэлгийн зүйлүүд дээр судалгаа шинжилгээ тодорхойлтууд хийх ажлууд явагдаж ирсэн. Энэ уламжлалыг бид нар улам батжуулахын хүрээнд гэрээ контракт одоо байгуулж энэ ажлыг явуулаад тэгээ энэ одоо оны төгсгөл дээр энэ ажлынхаа үр дүнг бас үзэж одоо дүгнсэн. Энэ маань юу гэвэл одоо манай дээр дэлгэдэд байгаа нүүдэлчтэй үг гэсэн үзэсгэлэн байгаа. За энэ үзэсгэлэнгийн энд одоо ганц одоо саяын 2012 онд хийсэн малталгын ажлууд биш. Өмнө одоо манай хоёр байгууллага хамтарч хийжсэн зарим нэг дэлхийн зөвлөдүүдийг бас дэлгэд тавьсан нийт одоо 80 гаруй үзэнгүүд байгаа. За энэ юу бол одоо цэргийн археологийг бид нар цааш төвжүүлэх үнэхээр одоо Батөх бааз маань энэ сургуулийн мөн байна гэдгийг тодорхойлсон. Дээр нь одоо энэ тал дээр одоо бид нар бас цаашд анхаарч музейхаа үзүүлэг эдэлгийн зүйлүүдийг шинжлэх, шинээр одоо баяжуулах ажлууд маань эрчимжлээ. Ер нь цэргийн археологийн асуудал бол бусад цэргийн гадаадын одоо цэргийн орнуудад нэлээд одоо эрчимтэйгээр сүүлийн үед явагдаж байгаа. Энэ археологийн одоо судалгаанаас болж цэргийн түүхийн шинжилэл, цэргийн түүхтэй холбоотой бүхэл одоо зүйлүүдийг судалж гаргадаг одоо амин судас учраас энийг бол яалч бид хөндлөсөн анхааралд авч хүндөхөөс өөр замгүй. За энэ өвсгөлнгийн нээлттэй ажиллагаан дээр шинжилгээ ухааны техникийн сургуулийн одоо эрдэмтэн доктор багш нар манай Батлан амлах яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга хурандаа одоо доктор мөнх ачирнаар хүрэлцэн ирсэн бол бидний энэ өвсгөлн үнэл төхөөр зогсохгүй бидний хийсэн ажилд дүгнэлтөг цаашдын одоо зорилтыг бид нар бас чиглүүлснээрээ энэ өвсгөлн маань үндсэн зорилго бас хангагцсан. За аймаг орон нутагт бид нар сурчлах үйл ажиллагаагаараа Батлан амлах салбар маань одоо юу хийгээд идэм бэ? Ямар түүх уламжлалтай юм бэ? Өнөөдөр одоо ямар хөө хэмжээнд хүрч байна? Зэвсэг түвшин маань одоо ямар хөө хөгжилтэй байна гэдгийг л бид бүхэн бас харуулах ийм одоо гол үүрэгтэйгээр ард иргэдэд харуулсны зэрэгцээ. Ер нь Монгол цэргийн музейд ямар хөө эдэлгийн зүйлүүд хадгалагддгийг. Ер нь юу байдгийм бэ? Энэ түүхийг одоо энд байдаг улсууд маань яаж одоо хөгжүүлж, баяжуулж олон түмэнд хүргэдэм а гэдгийг харах үүднээс бид нэр ойрын бас аймаг цэргийн ангиудаа музей нүүж явна гэсэн одоо аяныг бас зохион байгуулж явуулсан. Энэ аянаач гэсэн ирэх хонд одоо соёл урлагийн байгууллагууд, ялангуяа цэргийн дуугчийн чуулга, манай Батлан амлах яамны архив, за спортын алдар, спорт хороо гэж байдаг. Эдгээрийн тамирчид, уран бүтээлчид, ажилтнуудтай ингээм хамтарсан баг болж явал бидний бас хийх ажлууд бас өрөвдөлтийн болох юм болов. Дээр нь одоо Батлан амлахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн докторууд тэр орон нутгийн зөвхөн өөрийнхөө одоо цэргийн албаагчд үйлчлээ зогсохгүй бусад одоо орон нутгийн ард иргэдэд энийг одоо төлөвлөвөл манай одоо Батлан амлах салбарын талаар ард иргэд маань ойлголт тэрний одоо дайчин уламжлалыг илүү төлхөө ойлгох болов гэсэн ингээ ойлголттой явж байна. За ингээд 14 үзэгдэн гэсэн өшөө одоо сонин үзэгдлэнгүүд гаргасан л да. Одоо хоёул тэрийг явж үзэх үү те? За энэ дашранд бас миний энэ 100 гар тал зогсож байгаа манай сан хөмрөгч одоо музейнд одоо бүхэл эдвэлгийн зүйлүүдийг хадгалдаг, хамгаалдаг, түүнийг баяжуулахын төлөө одоо удаадаг эрдэм шинжилгээний ажилчтай одоо боловсруулах ерөөсөө өдөртөн бүх үйл ажиллагааг нь хариуцдаг манай менежер Гандамөргийн авшууч байж байна. Тэгээ манай авшууч маань энэ хийсэн ажлын талаар бас нэлээ өөрөө гардаж одоо хийсэн учраас дэлгэрэнгүй тайлбаруудыг өгөх болов гэж би ойлгож байна. За баярлалаа. За тэгээд тэгэхээр ер нь цэргийн музей маань яг хичнээн одоо үзүүрийн танхимтай вэ? Энэ тал дээр бас манай үзэгч хэлэхгүй юу тий? Манай музей ерөнхийдөө үзүүрийн 2 танхимтай байгаа. Нэг нь бол одоо Монгол утга түмэн үүснээс хойш
18 дугаар зууны үеийг хүртэл харуулсан А танхим гэдэг одоо. За ийш Яонга бүгд дээр ярив те. Дахиад нэг хэлэхэд манай музей гэхээр Монгол цэргийн музей гэдэг хүн ойлгочоод Жокуй музейгээ тусдаа гэж ойлголт байдаг байхгүй юу? За. Энэ Батлан улхад сайдын одоо тушаалаар 96 онд Жокуй музей манай салбар болж ингэж үндсэн музей нь бол энэ юм биш. Манай төв музей Монгол цэргийн салбар музей. Тэгээ алстаа ч гэсэн бас бид нар бас боддог. Ер нь Монгол цэргийн л гэж байгаа юм чинь цэргийн гэсэн хаягтай энэ музейнуудыг ер нь бол нэгдэх юм бодол байдгийн болов сан өмөргөн ч гэсэн одоо ажил нэг чиглэлөөр явдаг учраас ариун байх юм болов тийм ээ. Бид нар өнөөдөр бол яа харахгүй одоо цэргийн тэргүүлэх цэргийн музей Монгол улстай байгаа шүү дээ. Бид нар Монголын бас томоохон музейнуудын тоонд ордог. Тэгэхээр энэ Жокуй музейг би бас ташрамт хэлье. Жокуй гэдэг хүн бол дэлхийд битгээл Монголд одоо бид түмэнд бас тодорхой хэмжээний одоо өөрийнхөө баатарлал гавьяагаар мөнгөлөгдөж үлдсэн хүн байдаг. Тухайн үед одоо Монгол улсад халах голын дайны үед амьдарч байсан гэрийн л одоо халах голын түүхт байгаагаар түүнийг команданд ажиллаж байсан офицер ахлагч нар түүнийг дэмждэг ард иргэдийн санаачлагаар Жокуй музей гэж ингээ болгосон байдаг. Ингээд энэ музей маань үйл ажиллагаа явуулж хаад манай музей одоо ингээ харьяанд ингээ орж ирээд өнөөдөр бас л тэнд үйл ажиллагаа бас явуулж байна. За. Тэгээд ер нь Монгол улсын түүх гэдэг бол одоо Монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Одоо Монгол улсын одоо та бүхэн мэдж байгаа Монгол улс тун үүснээс эхлүүлээд одоо 13 дугаар зууны үе хүртэл одоо Монголын улс хүчрхэгжсэн Чингис хаан үеэс эхлүүлээд Монголын түүхийг бол одоо бидний түүх бол цэргийн түүхтэй салшгүй холбоотой учраас Монголын түүхийн нэг хэсгээ гэж хэлж байгаа. За эндээс эхлээд одоо Монгол улс тун үүснээс эхлээд чулуун дэвсэг тэгээд одоо хөрөл чулуун хөрлийн үеэс эхлүүлээд одоо энэ төр олдороо бүх олдор зөмрүүд байна. Тавчгал явчих тий. Тавчгал. Энэ одоо тий бас энэ сонин юм байна. Тий сонин юм байна. Одоо манай Монгол нутагт одоо байдаг одоо хүн чулуунууд, буган чулуунуудын одоо олон олдорууд байдаг түүхийг харуулсан. Тэрний одоо нэг хэсгийг бид нар хоолбор хийж ингээд тавьсан байгаа. За. За ийшээ бол одоо бид хүн одоо мэдж байгаа хөрлийн үеийг одоо мууч махбатаас олдорууд за яасан олдорууд хамгийн зэрэг олдорууд байж байгаа. Дахуугны тулдаан гэж том тулдаа болж ирсэн. Тэр тулдааны үеийг харуулсан одоо Ярам одоо тэр үеийн цэргийн одоо боддөрс хийсэн хэсэг тийм аа. Ер нь бол яг бодит хэмжээгээр нь л хийгээд ингээд тавьчихаар бас гоё сүртэй гоё харагдсан юм биш үү? Хүнд одоо хүртэх одоо тэр үеийн нөхцөл байдлыг харах яг ийм онсон техникээр ингэж чулуу шийдэжсэн. Жишээ нь одоо тэр чулуу шийд халбан дээр нь байгаа чулуу гэд хүний толгоон том чулуу. Харин тийм чулуугаар хүнийг яаж зөхөх вэ? Хэрмийг одоо ямар хилчлээстэй сураар ингэж энэ чулуун хэрмийг давуулж ирсэн гэдэг чинь л одоо эндээс харагдаж байгаа. Тэр үчир бодитоор зурган дээр хараад ч юм хүний юунаас ш түүхийг сурулж бас гадна хүн одоо үеийн музей гэдэг хүн хурч мэдэрч үлддэг тийм одоо орчин үеийн одоо музей чиглэлд явж байгаа. Тэрнтэй бид нар одоо бас хурч хөл нийлүүлэхийн тулд юм одоо үзүүрүүдийг хийж тавьчихсан. Цаашд бид нар одоо шийдлэг техник технологи олдтыг ашигласан олон үзүүрүүдийг биднийг сонирхолтой байгаа. Ягаад гэвэл одоо угаасаа л одоо хөжил төвшил маань явж байна тийм ээ. Тэгэхээр тэрүүгээр бид нар хүнд хүрсэн хүний мэдлэгийг сайжруулах тийм одоо үзүүрүүдийг аль болохоор олныг хийнэ гэсэн бодолтой. Одоо бид нар энэ жил 2012 онд бидний хийсэн хоёр том үзүүрийн маань энд байна. Бид зөвхөн одоо чулуу шийдэх чөдөр онц гэж ярьдаг. Тэрийг одоо бодит хэмжээгээр нэр нь одоо Монгол улсад ганц одоо анх удаа хийсэн. Одоо энэ жижигхэн загварууд бол байдаг л да. Манайх яг энэ яг манай Эрдэнэ шилжээний ажилчдын судалгаа шийдлэгийн үндсэн дээр бид нар одоо энэ чулуу шийдэх чөдөр онцыг хийж тавиад байгаа. За тэгэхээр бид өнөөдөр Доржин гудам нэвтрүүлгээр мөн Доржин гудамд байрладаг цэргийн музейгээр бас ороод явж байна. Тэгээд энд бид нар бас гол зорилго нь Доржигуун одоо бас эд хэрэглэл Доржигуутаа бас холбогдох гээд ирсэн. Тэгсэн харин өшөө гоё дэлгэрэнгүй гоё мэдээллийг бас одоо далимдуулж бас үзэгч та бүхэнд одоо хүргэж байна. Тэгэхээр бас цэргийн музейд одоо хамгийн одоо яг тухайн үед байсан тэр хэмжээгээр нь одоо уралсан. За тэгээд ийм сайхан үзмэр бас байдгийн байна. Үзэгч та бүхэн бас энийг бас нэг удаа сонирхож хурж иж үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд бас энийг бас бүтээсэн хүн нь бас энд байх шиг байна. Тэ энийг бас та манай үзэгч танилцуулахгүй. За би түрүүнд бас тайлбар дээр хэлжсэн. Манайх бол судалгаа шинжилгээний бас ажил явуулдаг гэх тийм ээ. Одоо таны хэлдэг энэ одоо ард байгаа үзэл юмнуудыг бид нар бол бодит зүйл дээр хийхэд бол тэр үеийн түүхийг бол зайлшгүй судлах хэрэгтэй. Тэр үе дайн тулаан болж байсан газар зайлшгүй археологийн малтлах судалгаанууд бол явуулах хэрэгтэй л да. Тэгээ энэний үндсэн дээр л бид нар одоо тэр тухайн үеийг л
босгож ирэх ийм ажил байдаг. Тэгээ өнгөрсөн одоо 12 онд бид нар бас чамгүй энэ үзэгдлэнгийн дэглэлтэн дээр анхаарсан гэж би ярьж байсан. За бидний нэг байж байгаа танхимын дэглэлтийг бол Чингисийн 850 жилийн үед бид нар бол сориулж бас энэ дэглэх шинээр бүтээх зүйлүүдийг нийлээд хийсэн ингээл харагдаж байгаа бах таа хүн тийм ээ. Энтэй үед бол бид нар 850 жилээр их хаадын одоо сурвалж одоо харуулсан одоо зургийн одоо уран зургийн одоо үзэгдэл мэдээлгсэн. Энэ үеэр манай улсууд маань бас тэн Чингисийн чулуу гэдэг байж байна. Энэ чөдрөн онцгоос бас давхар дэлгэсэн тэн заалныхаа зүйлсийг. За энэ дээр гол үүрэг бүтсэн миний хажуу зогсож байна манай зураач Батулга гэдэг. За энэ хүмүүс энэ өнөө бас жоохон өнгөрөөч. Ингээ манай байгууллага хөдөлмөрийн авраг. Энэ жил бас хошоо авраг болсон. Хийсэн бүтээсэн зүйлүүд нь бас олон хүртэл болж байгаа. Бас судалгаа шинжилгээний ажлууд нь. Дээр нь манай хүний бүтээл өнгөрсөн жилийн хийсэн бүтээл энэ хүн өөрөө ярих бах тийм ээ. Тэн дээр бас харагдаж байгаа шиг байна. Энэ Батлан яамны тэргүүний ажилтан болсон байгаа. За. Тэгээ бас яам маань бид нар хийж байгаа үтээж байгаа зүйлүүдийг бас тэмдэглэж урамшуулдаг гэсэн баяртай байна. Өнгөрсөн 2012 онд манай энэ Батулга мөн эрдэм шинжилгээний ажилтан тайлбарлагч арга зөөж Бямбаргчаа гэдэг хүн байгаа. Энэ хоёр хүн маань боловсролын тэргүүний ажилтан болсон. За. Соёлын тэргүүний ажилтан болсон гэж байна, тийм ээ. Тэгэхээр бас соёлын байгууллагт бидний хийсэн бүтээлийг бол үнэлж яана л гэж байлаа да. Батлан яам маань энэ үнийг тэргүүн болохоор манай музейн бас үйл ажиллагаа тодорхой хэмжээнд ийм ч урам зоригтойгоор бид нар бас 12 онд бас нэлээд бүтээлч ажиллаа. 13 онд одоо бидний хүлээж байгаа ажил зөндөө бий. За ингээд манай Баталгаас хийсэн бүтээсэн яах. За тэгэхээр 2012 оны таны одоо хамгийн том ажил энэ байна те. Тэгэхээр энэ ажил бас таныг бас энэ сайхан бас шагналд хүргэсэн байна. Тэгээд 2013 онд бас цэргийн алба хааж байгаа хүмүүстэй болон манай үзэгчдэд бас таны ямар бүтээл хүрэх вэ? Сүүлийн хийж байгаа бүтээлээсээ хэлэхгүй. За юу байгаа юм л да. Энэ годны музей гэдэг шиг өөрөө бас энэ шинжлэх ухааны судалгаа шинжилгээний тэм байгуулга л да. Тэгээд энэ годны энэгээр дамжуулж бас энэ хүмүүс гол нь заавал цэргийн албаа хаагч гэлтгүй ер нь хүмүүс ер нь Монгол улсын түүх бол цэргийн түүхээс түүхтэй бас ашиг холбоотой байдаг тийм ээ. Тэгээ тэр утгаараа одоо энэ чөдөр онцгод одоо энэ биш үү энийг ингэж заавал энэ бол заавал байх ёстой юу Монгол цэргийн музейд тийм ээ. Тэр утгаар нь энэ одоо Баазар сургуулийн докторийнхаа бас судалгаан дээр үндэслээд бас дээр нь яг энэний яг өөрийнх нь яг археологийн тийм олдор байдаг байхгүй юу. Тэгээд ерөөсөө энэ байдгүй тэгээ яг энэ чинь тэр хүмүүс мэдээж судалгаан дээр нь бид нар бас өөрсдөө төсөөллийг тийм ээ ингээд хийж үзэж энийг босгосон байгаамаа. Тэгээд энэ бол одоо нэг ясандаа тухайн үедээ бол их буу шүү дээ. Тийм. Тухайн үе их буу байхгүй юу. Тийм их бууны л одоо хамгийн анхны хувилбар юм да. Тэгээд энэ хийгсэн энэ чөдрөөс бол энэ дотор айгүй олон төрөл байсан уруур хавчуур гэл тийм зөндөө яг энэ нь бол энэ чөдрөөс нь бидний энэ хийсэн чөдрөөс бол яг тухайн үеийн хамгийн нөгөө хүчтэй ингэж яг том энэ чинь доод хамгийн даацтай тий хамгийн юу байхгүй энэ чинь хараа 80-аас 100 кг-ийн чулууг 200 дээд нь 200 м хол шиддэг байсан байхгүй энэ чинь тий их мундаг тийм юу байсан. Тэгээ энийг бас ингээд дөрвөн хазааланд хийж бас үзэгч олонтой бас гол нь энэнгээрээ бас энэ үзэгч олонтой бас манай монголчуудын тийм ээ ус авиас энэ чинь ус онсон юу гэж бас манай монголчууд гаргасан байна гэдгийг бас харуулж байгаа юм л та. Тэгэхээр одоо энэ яг үнэхээр одоо чулуу тавиад ингээд яах юм бол шидэж чадах уу? Чадна энэ чинь яг тэр үгээр нь л бид нар ч одоо энэ чинь яг ингээд жижигнэр хийж энэ чинь товшиж үзэж ингэж хийдэг байхгүй юу тий. Тэгэхээр яг тэр тарийн таныг тайлбарлаж өгөөч одоо хаагуураа яг чулуу за мэдээж энэ дээрээ чулуугаа тавина тий. Тэгээ хаагуураа одоо яг хөвчл татаж тэрийг ажил энэ зүгээр хороцсон байна. Одоо энэ чинь ингээд нөгөө доош нь татаад. Тэгээд энэ чинь ингээд доош нь татах энэ хоёр хүн эндээс ингэж энийг нэргүүж татдаг юм байна шүү дээ тий. Юу яг татах хацаацсан байна. Тийм байна. Одоо энэ чинь ингэж тэгэхээр чи энэ чинь доош нь гэсэн. Одоо тэр ирчилсэн байгаа шүү дээ гол нь. Тэд ирчил. Энэ ирчлээс чи одоо эндээс хараа энийг чинь ингээд татаж өгч жагаад. Тэгээ ингэж шийддэг байхгүй юу? Энийг одоо барыг хээр тал дээр гаргаад ингэ шитгэх юм бол яг тэр 200 300 м бол явах байх та тий. Ер нь явна л та тэгэж. Гол нь тэгэж нөгөө энэ чинь нөгөө ямарваа нэг юм чинь бас өөрийнхөө яг нөгөө практик үйл ажиллагаасаа бий болж идэг. Тэгээ гол нөгөө хан хэрмийг л яахын тулд одоо тий одоо хүмүүс нэвтгэхийн тулд энийг ингэж гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ дээр үед бол яг энийг хэрэгжилжсэн үед бол эрзэн мэрзэн гэж байхгүйсэн баг тий. Тэгэхээр яг л энэ сураараа нь хийсэн тий. Сураараа л одоо татаж хийдэг байсан ма тэрийг бас яг ориг
сураар нь бас хийсэн нь бас над үнэхээр сайхан санагдчихлаа л да тий. Цай цэрэм одоо төвчсөн газрууд байна шүү дээ. Энэ хэрмийг л нөгөө давуулж одоо нөгөө хүчээр нөгөө цаанаага юуг л устгах. Энэ зурган дээр бол яг бодож юм харагдаж байна л да тийм ээ. Энэ юмнууд чинь ингээд нөгөө их Монгол улсынхаа нөгөө Чингис хааныхаа 850 жилийн тийм ээ үндэсний хойд зориулж бас ингэж бас Монгол зэргийн хаан гэж яг энэ эртний түүхийнхаа тагив бид нар бас ийм хийж тавьсан даа бас юм цогцсон хийгдэж явж байгаа л да энэ дөнгөж эхэллэн л байгаа. Одоо тэнд жишээлбэл Чингисийн чулууны бичээс гэж байна тийм ээ. Тэр Чингисийн чулууны бичээс бол одоо энэ юунаас олдсон байхгүй юу? Оросын одоо Чита гэдэг мож өгдөг шүү дээ. Читийн ойролцоогоос байгаль далайн тэр хавьяас олдсон. Тэгээ энэ нэг хоног Оросын утгаас олдсон болохоор одоо Эрмитажд байдаг байхгүй энэ чулуу. Яг ориг хөл. Яг ориг нь тий. Тэгээ яг тэрийг одоо копидж яг хэмжээгээр нь бодит хэмжээгээр нь одоо ингэж энийг бас оруулж ингэж юундаа тавьсан байна. Тэгээ энэ бичээс тэр нь одоо тэнд хөрвүүлдэг нь байгаа л да. Исүнгэ гэдэг одоо нөгөө Шингисийн нөгөө дүү хасар байна шүү дээ. Тэрний хүүхэд байхгүй юу? Нэгсэндээ ач дүүгээ бичсэн байгаа л да. Тэгээд тэр байна шүү дээ. Гол нь энэ чулууг яагаад тэр бас мундаг байсан байгаа Чингис хаан. Яагаад энэ чулуун дээр ингэж мөнхөж үлдээсэн гэж одоо ингэ соёлын өв болтлоо ингэ явж байгаа гэдэг чинь Монгол цэргийн ур чадвар Монгол номны юуг харуулсан бичээс байгаа байхгүй энэ дээр. Тэгээ энэ дээр харахаар тийшээ очиж хараа тий 530 алд гэж байгаа байхгүй юу? Харуулсан байгаа байхгүй юу? Энэ одоо энэ дээр бичсэн байгаа л да тэр. Тийм багаз? Тийм бэ. Одоо энэ дээр ингээд хараа 335 алд гэдэг нь одоогийнхоор бол 530 м байхгүй юу? Ийм хол аваачиж ингэж харуулсан гэдэг чинь нөгөө Монгол ном Монгол хүний бас цэргийн одоо тий тэр хүчтийнхээ авиасыг одоо ингэж тэрэнд зориулж энэ хараа Исүнгэ гэж энэ тэрэнд зориулж энэ чулууг ингэж Чингис хаан ингэж бичээж үлдээжсэн байхгүй. Тэгээ энэ бол бичээсэг бол одоо манай Цэндийн Дамсрангуй байна шүү дээ. Тэрний буулгар байхгүй одоо ингэ бичсэн байгаа. Тийм байгаа Дамсрангуй буулгараар ингэж бичсэн. Одоо сартуул иргэнийг ингэ дайлаар мордож авч явахдаа тэгж харж ирсэн байгаа. Одоо энэ яг ориг юу нь Эрмитажд байдаг байна. Москвын тий. За тэгэхээр бид өнөөдөр цэргийн музей дээр бас ирээд байна. Тэгээд энэ цэргийн музей бас үзээд явж байхад надад ч бас үнэхээр сонирхолтой энэ үзэж байгаа үзэгч та бүхэд бас сонирхолтой байгаа хаа. Тэгэхээр түрүүнээс бид тэнд одоо яг л нөгөө одоо Чингис хааны одоо дайлаар мордохдоо тэр хан хэрмийг яаж нэвтэлж гардаг байсан, яаж тэр одоо тэр хан хэрмүүдийг цөм зөгтөг байсан тэр сайхан төхөөрөмжийг яг ориг хөлбраар нь тэнд одоо хийцэн байгааг одоо хийсэн хүнтэй сайхан тайлбарж ярьсан. Тэгээд одоо энд нэг бас нэг анхаарал татж байгаа юм бэ юу вэ гэхэлэр энд нэг маш том дээл одоо энд бас үзмэрт одоо өлгөөтэй байна. Энэ дээлийн талаар бас та манай үзэгчдэд нэг жоохон дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй тий. За тэгэхээр зэрэг 1206 онд одоо бидний өвгдөөс их хог Чингис хаан их Монгол улс байгуулсан. Үүний дараагаар одоо Монгол улсын хөгжил сэслийн сэргэн мандалд 1691 он хүртэл үндсэндээ хөгжөөд тэгээд 1691 оноос хойш Монголын одоо хөгжлийн онолт гэж болох уу тийм ээ. Энэ гад ингээд Манчин улсын одоо иргэшээлд 220 жил бид нэр байсан гэж түүх одоо өгүүлдэг тэмдэглэгдсэн. За тийм. Энэ түүхийн одоо нэг агуулга бол одоо энэ 17 86 үеийн одоо энэ зүүн гарын хаант улсын одоо цэргийн одоо харуулын цэргийн дийл байгаа юм. Энэ дийл энэ одоо хүний дээл юм биш үү? Тэгэл байгаа. Тэгээд энийг одоо ийм хэмжээний биетэй хүн л өмсөжсэн ба та. Тэгэхээр ерөөсөө Манчин улсын дарал Манжийн дарал Монгол төвний даралж исэн даралын олон төрлийн олон хэлбэр байсан. Эний их одоо дарамттай хэлбэр бол яхахгүй хэлний харуулын одоо алба байсан. За энэ хэлний харуулыг одоо монголчууд өрхийн одоо хэлбэрээр одоо харуулж тэгээд одоо тодорхой заагдсан одоо хэлийн заагууд дээр одоо өрх гэрээрээ сууршиж тэнд одоо олон жилээр сууршиж одоо хэл хамгаалт хийжсэн. Энийг явсад одоо хэрэгжилж исэн нэг одоо хэрэгэл бол яхахгүй энэ одоо харуулын дийл хамаа одоо Батын дээр бол одоо тэр сэргийн одоо өндөр албан шалтан болсон. За энэ үедээ
1939 онд одоо халах гол болсон дайн. Тэгээ Монгол Манжгоогийн одоо хэлийн бодлооны үүсэлтэй энэ дайны дараа дайны үрдэнгээр одоо Манжгоо бүгдийн Монгол ард улсын хэлийг дахин тогтоогоод хөөсөн тогтоож тэр одоо тогтоосон бүх процессыг одоо хэлийн ба дотоодын зэргийн дараа байсан нөхөр дорж тэгэхэд тухайн үедээ бол Дивис команд захирч байсан. Дорж одоо удирдаад ингээд Манжгоогийн хилцээт 1941 оны 10 дугаар сарын 15-нд одоо гарын хэсэг зурж байсан. Одоо энэ зураг нь хийнэ. Түүхэн зураг нь. Тий, түүхэн зураг. Ингээд энэ одоо хар багаасаа төр цэргийн одоо өндөр албан тушаалд дэвссэн ийм одоо байгалийн авиаслыг цэргийн жанжин бол арахгүй одоо би түрүү хэлсэн. Армийн генерал Монгол улсын баатар Дорж гэдэг хүн маа гэж. Тэгээд Дорж генерал бол өөрийнхөө цэргийн албаны одоо өндөр албан тушаалын анхны жилүүдийг бол одоо үнэхээр хэлийн зэрэгт өнгөрөөсөн. Хэлийн зэргийн одоо дарга байгаа. Ингээд 1941 онд одоо Монгол Манжгоогийн одоо хэлийн хэлцээ хийж тэнд хэл тогтоох анхны одоо хэлцээт протокол гаргаж сураад дараа нь 1944-өөс 48 хүртэл одоо Монгол улсын баруун хэл дээр болсон одоо бидний ярьдгаар одоо баруун хэлийн толгойд толгойд гэж ярьдаг шүү дээ. Энэ толгойдыг бол одоо анхнаас нь өдөртөж команд болсон гэж одоо тухайн үедээ хөшөөч генералаас Дорж байгаа. За Дорж байгааг маршал Чавелсон бол одоо энэ баруун хэлийн бодлоонд нэг одоо зохицуулах онцгой комиссийн дараагаар томилж тухайн үедээ бол үхэрэг хошууч генерал Дорж биш хошууч генерал Мажик гэдэг одоо нуус нэрээр нэрлж одоо үр гүйцэтгэж 5 жил одоо үндсэндээ бол Улаанбаатар тэр хавдын хооронд явж энэ хугацаанд одоо манай баруун Монголын одоо үндэсний ястан гош шогч улсууд дууч гаргаж яасан тийм ээ. Бүр тэрийг зориулж. Тийм Дорж генерал зориул дуу гаргаж яасан баггүй. Одоо тэнгэрээр нисчихсэн генерал тэмээгээр буслаа гэж одоо очихдоо онгоцоор нисч очиход тэгээд одоо босхтаа тэмээгээр босч яасан тэр бүхтлэр болсон ийм одоо домогт одоо энэ бүхэн бол одоо энэ Монголын одоо ард түмний зүрх сэтгэлд үнэхээр шингэсэн тэр одоо Монголын иргэшилээ тусгаар тагтнал бүрэн бүтлэн байдлын төлөө одоо ажиллаж байсан тэр одоо үйлсүүд зүгээр одоо ажил тухайн үеийн зах хязгаарт амьдарч байгаа ард түмний сэтгэлд ингэж гүн орсон гэж бодгоцог Дорж гэдэг генерал бол яхахгүй Монгол түмний сэтгэл шингэсэн ийм шинэ үеийн одоо түүхэн тэмдэглэсэн генерал бол нэг маа гэж энэ ч учраас үхэрэг амьдралынхаа сүүлийн жилүүдийг энэ одоо баян зэрэгтүүргийн энэ одоо чи хэдгээр 4-р ороо гэж байна. Тий. 1-р орооны энэ бүтгэл амьдч одоо тэр антижсэн энэ одоо годомжиг бүхэлд нь одоо Монгол улсын баатар Дорж ардын армийн генерал Доржийн одоо годом болгосон ийм одоо түүхэн одоо тэр шиг агуулгаараа өнөөдөр энэ годомжинд нь Монгол улсын одоо хил хамгаалтын ерөнхий газар өөрийнх нь одоо бүр одоо анхнаас нь өдөр зохион байгуулж одоо бүтэн байдлаар одоо төлөвшүүлж ийм үдий зэрэгт би ийм мундаг Монголын зөвшөөрлөлийн төрөл зэрэг болсон болготлол одоо өсгөх шүүмжүүлсэн газрын нэг бол хэлийн зэргийн одоо газар байсан. За нөгөө талаар одоо манай батлан хамгаалах салбарын бүхэл одоо анги байгууллага нэгжүүд энэ баян зэрэгтүүрх одоо амьдарч байрлаж байдаг. Өөрийнх нь одоо батлан хамгаалахын яамны сайдаар үндсэндээ 2 удаа томилогдсон. Тий. 2 удаа томилогдсон. Сүүлийн одоо томилогдсон зүйл 1969-с 1978 он хүртэл үндсэндээ 10 жил одоо тэр хүүдэн дайны
хэцүү хүндрэлүүдэд Монголын ардын арим зэвсэгчийн гэдэг шиг үндсэндээ татан буулгаад ахаад одоо зэгслээд тэр чинь дэлгэсэн мундаг том тухайн үеийн мундаг одоо тийм ерөнхий зэргийн айрмуудтай фронттай ийм мундаг одоо айрам болгох их үйлсийг одоо өдөр зохион байгуулсан ийм одоо жанжныг бол одоо энэ годамжны нэрмжид болгосон ийм төвхтэй. Тэгэхээр энэ тухай одоо та нэгтүүд одоо нэвтрүүлэг хийгээ явж байгаа одоо их сайхан байна. За Монгол цэргийн музейд байдаг Батын дөржтэй холбогдсон бусад эдийн зүйлүүд бид нэр генералууд болон гэдгийг шинжилж өргөдөгч одоо энэтэй холбоотой төр авцсан байна. Гэхдээ бид нэр тэнд шинэ үеийн түүхэнд Батын дөрж генералт одоо Туркээс одоо ажлаа хийж явахт нь одоо туссан сэлэм зэрэг одоо ер нь бол дурсгалт зүйлүүд бол бий. Юм учраас би түрүү хэлсэн Монгол цэргийн шин түүхэнд одоо нэрээ алтан үсгээр бишжүүлдээсэн гарын 5% багтах цөөхөн хүний нэг бол яхахгүй Монголын ардын армийн генерал Монгол улсын баатар Жоо гэж би бас тэмдэглэжмээр байна. Монголын цэргийн түүхийг бол бид нэр ганц одоо шинэ үеэр ойлгож болохгүй хэдэн мянган жилийн түүхтэй гэж ойлгосон. Энэ дотор бас их түүхийн одоо эгзэгтэй нухчаанууд байсан. Ингээд 1945 онд одоо дэлхийн 2 дугаар дайнд дуусаад чөлөөлөх дайны дараанаас эхлүүлээд одоо Монголын ардын арим ер нь Монгол улс төдийгүй дэлхийн хэмжээнд одоо цэрэг улсын цагийн байдлыг өөрчлөгдөж байсантай холбогдуулаад Монгол ардын хувьсгал цэрэг үндсэндээ одоо их хэмжээгээр татан буугдаж байсан. За ингээд дараагаар нь 1956 оноос эхлүүлээд одоо цэрэг улсын цагийн байдал хүндэрсэн ийм ахиж одоо дэлгийжсэн ийм бэрх цаг мөшид одоо Батын дэрж бол одоо батлан хамгаалах юм нийгмийн аюулгүй хамгаалах нийгмийн аюулгүй хамгаалах цэргийн одоо яаны сайдаар одоо 1956-аас 1959 он хүртэл одоо албан гүйцэтгэжсэн. За дараагаар нь 1969-оос одоо хүйтэн зайны жилид улам одоо хүнд болсон тийм ээ. Дэлхийн одоо нийгэм улс түмэн ерөөсө социалист капиталист гэдэг хоёр системд хуваагдаад ингээд одоо ангийн тэмцэл эвгүй ийм болсон үед улс төрийн одоо шийдлээр Монголын ардын арим асар одоо өргөжих ийм нөхцөл байдалд ажиллаж исэн генералууд одоо энэ зургууд байж байна. Батын дөржийн одоо хэрэгжилж байсан одоо эдгээр зүйлээс хэмжээ одоо хонда хоёр бидний дуран байж байна. Батын дөрж бол өөрөө одоо ханд маш их дуртай мундаг анч хүмүүс байсан хүн байсан. Ийм учраас одоо аннаг загас одоо авирахад одоо их одоо сонирхолтой маш мундаг анч мэрэгэн бууш байсан. За тэрч одоо өөрийнх нь урж чадвар байгалийн авьяас урж чадвар нь мундаг сэргийн дарга болох төлөвшүүлсэн. Энэ чинь хөөс 1994 онд 1914 онд тэгээд 1930 он гэхэд одоо хэднээс та 32 он гээл одоо 17-8-тай сэргэж яваад ингээд ирээд тэр үед л хөөцөг Монгол ардын хувьсгал цэргийн хэмжээнд морин цэргийн одоо тийм уралдаан даашны одоо уралдаан авчихсан байхгүй. Тэгээд морин цэрэгчин бол одоо морио эзэмшин тийм ээ. Хажуугаар нь одоо сэлмээр чавчин тийм ээ. Буруу сууш одоо ингээд морин цэргийн одоо бүхэл одоо элементүүдийг хийдэг ийм одоо уралдаан болдог байсан. Тэр уралдаанд дорж байгаа бол байлдагч байхдаа ороод дөрөөсө байлдагч тэр үед цэрэг гэж байсан байхгүй. Цэрэг байхдаа ороод дөрөөсө өндөр амжилт үзүүлсэн учраас одоо Монголын одоо шилдэг одоо сэргийн дарга нар тэ маршал одоо гимж чавсан нарын одоо
анхаарал төвчсөн байгаа. Ингээд одоо цэрэг багдраг байсан дараа нь офицер болгоод ингээд хэдхэн жилийн дараа хэд 1939 оны 1 сар хэд дөржиг шууд Монголын ардын хөлсөлцгийн 1-р одоо морьтын визийн дараагаар хошууд сулгууд хугацаанаас нь тэгэл тавьж ирсэн. Тэгэхээр зэрэг одоо морин маш их гарамгаа цэргийн хэрэгтэй одоо эзэмшсэн. Яг үнэн нэртэй бол цэрэг хэрэгтэй яг одоо нэг стандартын бага ангийн боловсрож эзэмшээгүй нөхөд ирж исэн байхгүй. Гэхдээ тийм одоо авьяаслаг одоо ийм цэргийн жанжин байна гэвэл бол одоо манай дараа нар бас олж харж энэ тэр шинээр олон жил Монголын одоо тэр айранд одоо зүтгэж Монголын ардын айрны генерал боллоо одоо явсан ийм түүхтэй ийм одоо шин цагийн одоо жанжинтын нэгэ гэж одоо ойлгож байгаа юм аа. За тэгэхээр энд бас зааланд бас шинэхэн үзмрүүд бас дэлгэн тавигдсан байна. Энэ талаар бас манай үзэгчд мэдээлэл өгөхгүй. За манай 2012 оны сүүлийн үзэгслэн буюу бараг 2013 оны эхний үзэгслэн ч гэж бас нөгөө талаараа нэрлж болохоор үзэгслэн маань өнөөдөр нэгдэж байгаа нүүдэлчдийн өв гэдэг үзэгслэн байгаа. Энэ үзэгслэн бид нар одоо түрүүн захирал маань ярьсан Монгол цэргийн археологийг хөгжүүлэх одоо ажиллагааны үндсэн дээр шинжилгээ ухааны технологийн их сургуулийн нийгмийн технологийн сургуультай бид нар хамтраад гэрээ байгуулж олон талд ажил зохион байгуулах нэг хэсэг нь бол энэ манай одоогоос орон тооны археологч гэж хүмүүс ажилладаг. Тэдний маань одоо ажлын үр дүн энэ жил тэр гэрээний дагуу бид нар Булган аймгийн Дашин шидлэн сумын нутагт одоо туулын хөндөд матлах хийсэн байгаа. Тэрэнд одоо манай эрдэмтдийн ажилтан төгс сайхан миний бие оролцсон. Энэ археологи матлахын үүднээс бол одоо матлахын явцад туулын хөндөд хүрлийн үеийн одоо хүннөө гүрний үеийн хүмүүсийн одоо амьдарч байсан ах уу тэр одоо тоног төхөөрөмж одоо зэвсэгдийн одоо олдруудыг бид нар нэлээд юм олсон байгаа. Тэрний өмнө жилдэл мөн одоо Жилхэн технологийн их сургуулийнхан тэнд малтлах хийсэн байсан. Энэ жил 2 дахь удаага бид нар малтлах хийлээ. Тэргээр нэлээд сонирхолтой зүйл бас нэлээд олныг олдсон тэр олдруудыг л одоо зарим дээжсний тавьдсан байгаа. А зарим нь л одоо Жилхэний одоо бид нар босруулалт хийгээд тэрний дараа судалгаа шийдлэгэнд оруулдаг. Одоо гол одоо сонирхолтой зүйл бол бид одоо хөрлийн үеийн цэргийн бүс олсон. Тэгээд бүс л одоо яг нэг боловсролт хийж байгаа учраас харах бид нар тавьж чадаагүй зүгээр энэ зурган дээр бол гарна. Тэгээд номны ясан наалтууд мөн одоо ваарнууд хөрөлт тойл одоо энд бас нэг сам ясан эзлүүд бид нар нэлээд юунууд олдсон. Тэрээс гадна тэр үедэл тэр булшнуудаас язгууртны булш байсан л да. Нэг сонирхолтой нэг гэдэг юм байлаа. Нэг язгууртныг оршууллаа гэхэд дагуулад ингээд үүдэн хэрглэж ирсэн эд хэрэгслийн дээрээс нэг малын яд. Жишээ нэг булшнаас гэхэд 23 толгой малын одоо яс гарч ирсэн. Тэгэхээр дагууллаа одоо тэгээд ихэнх нь одоо эцэг мал болтой тэр одоо бог малын их дандаа эвэртэй тийм толгойнууд гарч ирсэн. Тэгэхээр манай Монголын тэр хүнийг үеийн оршуулгын соёл тэр болоос их өөрмөц байсан гэдэг нь бол харагдчихсэн л да. Тэгээд одоо бид нар одоо дахиад энэ жил археологийн судалгааг болон өргөжүүлэхээр сая бид энэ үзэсгэлэнгээр нээлтээр шинжилгээ ухааны технологийн их сургуулийн хамт олонтой мөн Батлан агуулгын яамны тэр захирал удирдлагын газрын дараа шинжилгээ ухааны технологийн зөвлөлийнхэн одоо бид нар бол ярилцсан. Мөн одоо төсөв хөрөнгөндөөч одоо нэлээд анхаарч одоо энэ жилээс ер нь дараа манай музейн хөгжүүлэх мастер төлөвлөгөө гэж байдаг л да. Тэрэндээ бид нар тусгаад одоо археологийн судалгаа цэргийн археологи гэдэг бол одоо шинэ тутам үүсэн байгуулагдаж байгаа шинэ шинжилгээ ухаан байгаа. Тэгэхээр энд одоо бид нар бол энэ удаагийн үзэсгэлэнгээр нэлээд агц гаргалаа гэж бид нар үзэж байгаа. Их сонирхолтой би одоо өөр мэрэгжлийг болохоор анх удаа энд явж үзсэн. Тэгэл ингээл ухаал янз янз юм гараад ирэхээр өөр ихгүй баярлал ирж байгаа. Тэгээд заримдаа гарахгүй шүү дээ. Гэхдээ эдгээр шиг юутай авах гэдэг бэлжүүлэх хаан үндэстэй гэж эхлээд дөрвөж жосон. Тэгээд ингээд хүрээ хийж байгаа. Тэгээд яг тэр доторхоо авах яг ташуу машуу уухгүй яа
яс гараад ирэхэд тэр чинь би бол хурц мүзээр усчих гэдэг чинь тэгдэг юм шүү. Тэгээд багсаар бүр их нарийн багт юм. Одоо энэ ахгүй ингээд хуцсан юм даа хүрээгүй тийм байх. Их нарийн юм тийм ээ. Тэгэд одоо энд ийм байна гэдэг одоо ухаагүй байхаас өмнө яаж мэдээд тийм. Ингэдэг юм байна. Эд чинь нэг археологийн ч өөртөө нэг юу байдаг юм байна л да. Хичээлд заадаг одоо жишээ нь уулын ингэрд талд одоо хүн оршуулдаг Монгол хүний оршуулгын зан үйл шүү. Тэгэхээр ингэрд зүг хардаг. Тэгээд оршуулагч чинь дөрвөлжин булш Монгол булш энэ янз бүрийн хэлбэртэй байдаг. Чулуунуудыг ингээд булшнууд чинь ингээд одоо шинийн харагдаж байгаа. Ингээд тойруулаад яг булш мэддэг юм билээ. Тэгээд тэрүүгээр хараад ингээд багсаад байгаа. Одоо энэ бол булш байх магадлал гадаас хараад гэдэг чинь бүр ингээд юугаа хараад мэддэг болчихсон. Тэгээд тэрнийх одоо энэ тэгээд судалгаа эхлээд хайгуул судалгаа хийж явуулчаад тэгээд дээрээс нь эн чинь бас нутаг орныхоо хүмүүсийн юугаа сонсон шүү дээ. Бас нэг ам яриа довлог домгоос сонсон тэр байлж ижим тэр одоо цэргүүд амьдарч ижээ гэдгээс тэгээд эхэлт юм бил. Одоо энэ ихтэл буушаа байхгүй. Яг ийм чулуу нэг тойруулаад явсан байт. Тэгээд сайн харсан үндүүд би ихлээд мэддэггүйсэн сүулдэ эдгээр заалгаад тахлаа тэр чинь дөрвөлжин бол шүү. Энэ Монгол нь энэ шиг байна энэ тэгээд бас өөрөө их мэддэг болоо. Өөрөө их эдгээр чинь заалахаар мэддэг болж байгаа байхгүй. Юу тэрээс татж байгаа энэ додхоо ингэж ухдаг ч юм уу ингэж ухдаг юм бил. За. Одоо энэ арахгүй яг ингээд ийм булшнууд ингээд ухаад ингээд гадна цог харахад юм үлээ жоохон ингээд дөрвөлөд ухаад ирэх яг жинхэнэ булшин ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь доор ингээд авсан гарч ирээд энэ жишээ нь авсны мод байгаа байхгүй. Тэгэхээр зарим одоо нодны энэ нэс дараас чинь энэ алтан тооног моног гарч ирсэн шүү дээ. Энэ авсны. Оо за. Гэх мэтэл тийм юмнууд зөндөл юм гарт юм билээ. Тэгсэн чинь бид нэг хэдэн жолооч нартай явсан чинь нөгөө жолооч нар чинь бас яагаад байл. Орохгүй л. Хүний юунд яг хөшөө усууд болохоор эндээс шороомор төлж би явахгүй гэдэг. Тэгээ хүн болго юу гараа. За одоо энэ яг ухаад гараад арга ясны энэ баг шиг шүү. Тэгээ одоо ингээл энэ жишээ нь энэ хүний арга яслалт энд нэг сэлбийн энд байж байгаа байхгүй. Энэ дээр одоо энд бүс нь байж идэг ч юм уу те. Тэгээ дээр нь одоо дуулга нь байж идэг, малгайж идэг ч юм. Тэгээд хөлөөр нэг амтных нь яснууд нь байж идэг. Тийм юм билий. Боловсролт хийлгэж хэмжээж яг ямар юу гэдэг тодорхойлогддог юм. Өстэй байсан юм шиг байна гэж байгаа байхгүй. Тэгээд гараараа өнгөх биш. Тэрийг татхаар ингэж яадаг. Тэгээд нэг модон дээр хуурай модон дээр энэ бодохоор үрэлтээс гал үүсдэг шин. Тийм энэ хамгийн сонирхолтой олдвор гэсэн юм. Энэ дандаа юу 9 жилээс өмнө хөрлөө юм гэж хэлсэн. За тэгэхээр манай Доржийн гудам нэвтрүүлэг маань одоо Доржийн гудамд баярлах цэргийн музейгээс бас үзэгч та бүхэндээ хүрлээ. Тэгээд энэ одоо музейд орж ирээд бас олон сайхан сонирхолтой үйл явдал одоо үйл явдлуудыг харлаа, үзмрүүдийг харлаа. Тэгээд үзэгч та бүхэн бас нэлээх мэдээллүүдийг авсан байхаа гэж бодож байна. Тэгээд одоо энэ сайхан тайлбарыг хийсэн бас хоёр таргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд сүүлийн хормыг бас тоёртой үлдээе. Бас одоо өнөөдрөөс 30-ны орой шинэ жил болж байна. Тэгэхээр бас өөрийнхөө бас дотны хүндээч гэдэг юм уу эсвэл ажлынхаа хамт олондоо бас нэг сайхан шинэ жилийн мэнд, шинэ оны мэнд төрөхгүй юу? За энэ хүү жавшааныг ашиглан оны одоо төгсгөл шинэ оны гараан дээр ирчээд байж байна. Нийт монголчуудаа тэр дотроо Батлан улс салбарын нийт бие өрөлтгөн офицер, ахлагч, ажилчин халбаагч, цэрэг дөрвч байлдагч мөн Монгол улсынхаа нэр төрийг гадаадд нэр төртөө өргөж яваа кейс агуулгач нартаа Монгол цэргийн музейн хамт олонны нэрийн эхэлсэн ажил хөдөлмөр нь өөдрөг байж сансан үйлчлэн сэтгэлсэн бүтэж улс эх орныхаа аюулгүй байдлын төлөө бүгдээрээ нүд чавчлгүй хамтран одоо хамгаалцгаая гэдэг сайхан өрөөлийг та бүхэнд төвшүүлж байна. Мөн танай телевизийн хамт олонд бид бүхний хийсэн бүтээсэн зүйлийг олонний хүртэл болгохын төлөө хийж байгаа үзүүлэг та бүхний нэвтрүүлэгт улан ариун байх болтугай олон түмний хүртээлийг хүлээсэн эх оны одоо шилдэг телевиз болоорой гэдэг бас давхар ирээрээ. За Ерөөл Батар шгэ баярлалаа. За таны хувьд төргий. Та бас шинэ оны минь бас мэдлэгэд дамжуулж болно шүү дээ. Энэ шинэ оны босгон дээр одоо манай музейтэй хамтран ажилладаг олон байгууллагууд байгаа. Тэрний нэг Royal телевизийн хамт олонтой та нар шинэ оны минь төргий шинэ он бид нар бүхэн улам өргөн хэлбэрээр ажиллах баха. Ягаад гэвэл одоо танай телевизэд бид бүхний одоо генерал Доржийн гудамжид нэвтрүүлэг байгаа. Ялангуяа танай нэвтрүүлгийн хамт олон бид бүхэн шинэ оны минь төрөж байна. Мөн одоо Монгол цэргийн музейн үе үеийн ажилтнууд одоо ажиллаж байгаа ажилчид тэдний гэр бүл үр хөвгт хүмүүст бүгдээр шинэ оны минь төргийа. За баярлалаа. Тэгээ үзэгч та бүхэн бас Доржийн гудам нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Бид нар Доржигын талаарх мэдээллийг одоо манай бас Доржийн гудамд баярлах цэргийн музей дээр хурж иж авсан байгаа. Тэгээд бас Доржигын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. За тэгээд ийм сайхан бас мэдээллүүдийг бас нэс гадна олон сайхан мэдээллүүдийг манай үзэгчд өгсөн. Танд баярлалаа гэдээ бас
бэлгийг одоо гардуулан өгье. Сайхан баярлаарай. Их баярлалаа. Таанч гэсэн одоо гарч байгаа шинэ ондоо уран бүтээлийг өндөр амжилт гаргаж энэ урлаг соёлын одоо багтаан амжилт гаргаж байгаа бие хүн хамт олонны сурталчлах Монгол улсынхаа түүх Монгол улсын бүтээн байгуулалтыг одоо сурталчлах ажил үйлстэй амжилт гаргаасай гэж хүсэж ирж байна. За баярлалаа. За тэр их мэнд үзэгчтэй манай Доржийн гудам нэвтрүүлгийн одоо баярын тусгай дугаар маань одоо хил хамгаалах ерөнхий газрын одоо музейд бид нар хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр үзэгч та бүхэн бас түрүүн одоо Армийн музейд одоо Доржигуайн талаарх одоо мэдээллийг бас нэлээд авсан байгаа. За тэгээд бас Доржигуайн талаарх одоо энэ хөө баримт цуглуулад ингээ явж байхад бол Доржигуайн амьдрал бол хилтэй бас салшгүй холбоотой юм байлээ. Тэгээд бид одоо яг энэ хилийн музейд хүрэлцэн ирээд байна. Тэгээд та манай үзэгчдэд бас өөрийгөө товчхон танилцуулахгүй юу? За намайг Улсын хилийн музей эрхлэгч Хошууш Гамболд гэдэг. За манай Улсын хилийн музей 1992 онд Улсын хилийн музей нэртэйгээр үйл ажиллагаа явуулаад одоо 20 жил болох гэж байна. Үндсэндээ за манай музей энэ 3 танхимтай. За. 3 танхимтай нийт сан хөмөргийн 60%-ийг одоо дэлгэн үзүүлдэг. За энэ манай Монголын нутагт оршиж байсан эртний улсуудын хил хязгаарууд одоо энд одоо зүйлсэн байна. За тэр их Монгол улсын 1227 оны их Монгол улсын хил хязгаарыг одоо мөн энэ харуулсан байна. Одоогийнх нь дээр үеийнх нь бол одоо ийм том тийм ээ. Одоогийнх нь тэр дотор хүрээнд байж байгаа шүү дээ. Тийм байна. Ийм маягаар одоо харуулсан. За ингээ энэ бол одоо манай хойд хилийг одоо хил хязгаарын тухай. За одоо энэ эхлээд бол Монгол улсын хил хязгаар ерөнхийдөө бүрэлдэн тогтсон гэх тийм ээ. Орос манайх ч хоёр улстай хилдэж штэ тийм ээ. Орос хятад хоёр улстай одоо хилцсэн хилийн хилцээрүүд л одоо энд одоо хийдэж байгаа энэ зургууд байж юм тийм. Орос түүхэн зургууд. Энэ түүхэн зургууд тийм. За одоо Батын даржгаатай холбогдсон юмнуудыг танаас сайхан тайлбарлаж байна. За манай энэ танхим болохоор Монгол улсын хил уламжилт хамгаалалт хил хамгаалтын баярын болон байгаа зэ. Ер нь хилээсээ хичнээн баатар төрсөн юм бэ? Манай хилийн цэргээс нийт 14 баатар төрсөн. За. За Гонгор баатрыг дээрээс нь оруулах юм бол 15 баатар болно. Тийм ээ. За тэгээд энэ жил яах вэ гэхээр манай одоо эх хонд манай хил хамгаалах ойлгын 80 жилийн ой болж байгаа. За. Тэр одоо 80 жилийн ойг ухтаж одоо бид нар бас нэлээд их ажлыг одоо өрнүүлж байна. Жишээ нь одоо манай музей гэх юм бол улсын шилжин баатруудын тухай. Дуу шүлгийн одоо эмхтэл гаргах гэж байна. Чадвал одоо тэр CD, DVD гаргах одоо тоглолцохон байгуулах гэдэг юм арга гэрийнхэнтэй одоо ийм одоо бас төлөвлөсөн байж байгаа. За энэ бол нэгдүгээрт одоо хүн ач холбогдол нь болохоор одоо Ахмад хилчдийнхаа тийм ээ байгуулсан гавьяаг одоо хойш залуу үеийг нь одоо сурталчлах. Одоо ийм бас ач холбогдолтой байж байна. За одоо манай тэр эх орны баруун хил дээр одоо байгуулсан одоо баатар хилчд байж байна. Энэ бадам гэж баатар байж байна. Монгол улсын баатар Жаван гэж байж байна. Баатар хилчин Баянбалны тэгшээ гэдэг би дөрөвний дураг хийсэн гэдэг байгаа шүү дээ. Тэгшээ гэдэг байж байна. Хорлоогийн дамб гэж байж байна. Намнан баатар байж байна. За тэр Даваадорж баатар байж байна. Даван баатар. Батын дорж гэдэг хүний одоо эдэлж хэрэгжиж байсан дөрөв хувцсан байж байна. Тийм. За энэ бол яг өөрийнх нь яг өөрийнх нь одоо эдэлж хэрэгжиж байсан тийм ээ. Энэ одоо медалууд нь өдр бол жинхэнэ яг жинхэнэ одоо өөрийнх нь одоо хийжсэн медалууд нь тийм. За тэнд одоо бас зураг нь байна тийм. За одоо энд одоо зургууд нь Монгол улсын баатар хийчин. Генерал Батын дорж. Энэ тавг дорж баатар тийм ээ. Тавг дорж баатар энэ нишит баатар. За
Энд одоо Батын дорж байгаа их залуугийн зураг баг шүү гэнэ. Энэ зураг нүү үстэй тий. Дорж байгаа. За энэ нэлээд залуугийн үеийн зураг байна да. Энэ 35 настай. 35 настай үеийн л та зураг байгаа. За энэ одоо сэлэм. За эдгээр нь одоо дурсгалын шилмнүүд. Зарж гоод одоо дурсгаж байсан. Гадаад талын төлөөлөгчд тийм ээ. Тэгээ Батын дорж гоод өртсөн тэнцээ байж гин. Хажууд нь тэр үзэг. Нүдний шилээ хадгалаастай байт юм байна шүү дээ. Байж байгаа. Энэ одоо хөлийн зэргийн албаагчдын алдар цолны танилцуулга вагонууд нь тийм. Цол тэмдэгнүүд нь дээрх нь хамцын дараа хатсан ч байж байгаа. Шиг одоо он онороо байж байгаа. Тийм. Хамгийн том цол нь одоо айл нь вэ? Хамгийн том цол нь генерал Гошууч генерал гэж цол нь байж тийм. За энэ Батын дорж байгаатай холбоотой юмнууд одоо иймэрхүү юмнууд байна да. Хэлийн музейд бол тийм хадгалагдаж байгаа. За энэ танхимаар хоёул зочиж За энэ За энд одоо энэ танхим бол одоо манай үеийн одоо манай хэлийн зэргийн командчдын одоо сургуулиуд тавьсан байж байгаа шүү дээ тий. Одоо энэ хэлийн зэргийн командч одоо манай командч таны энэ байж байна. За ингээл үеийн дандаа хэлийн зэргийн командч дарамаар тий. Энэ бас Хувраган зинхэр ус киноны зураг авалтын зураг байна. Тий. Тийм байна тий. Тий. Бас л хэлийн тухай бас сайхан кино л да тий. Энэ очроо манай хэлийн бас зурган. За нэг штабын дарга нар чинь манай алах байгууллагын штабын дарга нар ил мөрдөр жинэрэмжт хэлийн зэргийн дуужийн цоолгын давч одоо болон байгаа танилцуулга тийм болон ер нь хилчдээс ч олон сайхан бас дуучид урлагийн ажилтнууд төрөн гарсан байгаа шүү дээ тий. Олон сайхан дуучид төрөн гарсан. Одоо үзэгчид бол хамгийн тод жишээ нь Бүрнээ хоёр их чинь. Бүрнээ хоёр дуучин байна. За тэгээд нөгөө нар гисэн жилдээ гардаг Эрдэнэ очир урлагийн гавьт Эрдэнэ очир байна тийм ээ. Эрдмийн цалтан доктор профессор биш доктор. Тэцэгдээ иш хаваас эхлээд одоо тэгээд 10 генерал байдаг. Генерал 10 манай хамаас баг хурал их хуралд томхотж ирсэн. Одоо манай хэлжтэй. 15 баатрын талаар бас нэг сайхан дуу гаргаж байгаа гэдгсэн тий. Тэгэхээр тэр дотор бол бас энэ Батын дорж гэсэн энэ том хүний бас дуу 15 баатрын тухай одоо дууны одоо тийм баатруудад зориулсан эзэнтэй дуу гэж ярьдаг тийм. Тийм одоо дууны эмгтгэл гаргах гэж байгаа. Нөхөө би одоо төрөөжсэн одоо хийгээд эхэлсэн байгаа. Шүлгийн бол одоо манай хэлийн цэргийн бас сайн одоо яруу найр гэж иш дорж бол гэж хүн одоо бичиж байгаа. Тэгээ би төрөөжсэн 2 3 дууг нь одоо хийчгээд байгаа. За. Нэг ижил дуу болохгүй тул жоохон хооронд зайтай хийж байгаа шүү дээ. За. Тийм учраас тэгээд энэ дуунуудыг бол одоо хэлийн цэргийн өөрсдийн бас чуулгын дуучид дуулна тийм. Одоо дандаа хэлийн зэргийн чуулгын дуучид дуулна. Цааш бол одоо бас зурагжуулна, телевиз араатайгаар зурдчлна тийм ээ. Ийм л одоо бас энэ бас нэг манай үжигээс одоо тохиож байгаа бас нэг чухал ажил нэг л дээ. Яг бид нар бол хэдий одоо музейн усууч гэсэн тийм ээ. Энэ дуу шүлгийг түүхэн талаас нь бас тийм ээ. Бас жоохон сурталчилж түүхэн талаас нь дурсамж талаас нь бас гаргаж ихийг одоо би хичээж байгаа юм л да. За энэ жишээ нь энэ Батын дорж гэж Баатрын тухай тийм. Сайхан дуу. Тийм. Баатар жанжин гэдэг. Баатар жанжин гэж одоо тийм тийм. Ийм сайхан нэртэй бас дуу гарч байгаа юм байна. Энэ бол шүлгэн те. Энэ шүлгэн тийм.
За тий шүлгийг бас үзэгчдээс эхний нэг 4 мөрийг би уншаад үзүүлчихлээ. За Батын доржгоон талаар одоо Баатар Жанжин гэсэн сайхан одоо дуу байна. Эний эхний 4 мөржил төвшин Монгол төрхөөрөө төмний сэтгэлд оршсон төгөлдөр ариун үүсээрээ түүхийн хуудсанд мөнхөрсөн гэж ийм сайхан. Тэгээд дайчин Баатар Жанжин Батын дорж гэж байгаа. Дахилт нь тий. Дахилт нь тий. Дахилт нь. За тэгээд залуу халуун юу гэж насаа торгон хилдэн өргөсөн завхан сайхан нутгаасаа төрийн албанд тодорсон. Баатар Жанжин Батын доржоо гэсэн юм даа. За тэгэхээр бас манай доржийн гудам гэдэг нэвтрүүлэг маань бас эн чинь бас манай нэвтрүүлгийн бас дуу болж болохоор юм сайхан тий. Бид нар чи өөрөө энэ доржийн гудам энэ сайхан Баатараараа нэрсэн нэвтрүүлэг хийж байгаа учраас тэгээ та бас нэг аялаад бас нэг аялаад гэх тий. За тэгээ. Энэ улсын Хэлжин Баатаруудад зориулсан энэ дуу шүлгийн тийм ээ. Энэ нэг талдаа Ахмад үеийн одоо сурчлан мөнхөжүүлэх тийм ээ. Ахмад хойш үед нь одоо энэ одоо энэ төлөвшүүлэх. Одоо энэ зорилготой л да хийж байгаа бүтээл шүү дээ тийм ээ. Тийм учраас энэ дууг яг хөөхлөр одоо шин зэргүүд ирээд тийм ээ. Сайхан сурдаг. Тэгээ оройн одоо тоондоо одоо энийг бол ингээ алхаад жигсаалаараа сайхан дуулдаг. Тэр баатруудаа дурсдаг тийм ээ. Хүндэгдэг одоо ийм л мөн чанар нь одоо хэвээр хэлээд байгаа шүү тийм ээ. Энэ бол одоо бас залуу үеийн одоо бас төлөвшүүлэх тийм ээ. Шилжин баатруудаа зурчлах ийм л одоо аяыг мэдүүлэх тийм. Ийм л одоо зорилготой. За тэгээд одоо оройн тооноор бол дуулах нь шүү дээ тийм ээ. Төвшин Монгол төрхөөрөө төмний сэтгэлд оршсон төгөлдөр ариун үйлсээрээ төмний түүх хуудсанд мөнхөрсөн Баатар Жанжин Батын доржоо гэд ингэж дуулсан. Тэр яг тэр жигсаалын алхам дээр бол яг таарсан. Наач дуулах байх л да. Жигсаалаараа бөөнөрөө дуулаад ингэ явах байх. Та нар мэдэн дээ. Тий мэдэн. Тий. Тэр бас маягаар одоо жигсаалын дуу гэсэн. Гэхдээ энэ бүгдөө жигсаалын дуу болохгүй мэдээж. Янз дуу. За тэр энэ дуу бол үнэхээр бас сонирхолтой гоё дуу болох байх. Олон цэргүүд гэж жигсаалаараа сайхан алхаад ингэ дуу. Тий. Тэгээ орой болгон тэр Баатар бас ингэ дурсдаг тийм ээ. Дурсгалын мөнхжүүлдэг. Одоо гол нь л одоо ийм. Тийм учраас л одоо энэ дууг л ийм хөө нурам бүтээл. Бусад 14 Баатарх бол өөр жанраар гарах. Өөр. Баримж марш байж болно. Одоо заавал ингэ марш байх шаардлагагүй. Дурсамж тийм ээ. Уянгийн дурсамжтай дуу байж боломж байна. Уул эмгтэй жуулгаар дуул гэж юм яа тийм ээ. Баа ингээ янз маягаар дуулах юм шүү дээ. За тэгээд өнөөдөр бас бид нар доржин гудам нэвтрүүлгийнхаа одоо шинэ жилийн бас нэг тусгай дугаарыг бас Батын дорж гэж хүн хин гэдэг ямар хүн байсан юм бэ? Хаана яаж ажиллаж байсан юм бэ? Тэгээ манай нэвтрүүлэгт орсон одоо зочин болгон надаас асуудаг байхгүй юу? Энэ яагаад та нар доржин гудам гэдэг энэ нэвтрүүлэгтээ нэр өгсөн юм бэ? Тэгэд би одоо дандаа тайлбарладаг бид нар амьдарч байгаа энэ гудмаараа одоо бид нар нийсэс занших хэрэгтэй. Тэгээд яг миний одоо энэ амьдарч байгаа гудам болоод доржин гудам гэдэг нэртэй учраас энэ доржин гудамд нэр өгсөн юм аа. Тэгээд энэ дорж гэдэг хүн болоод ийм учиртай хүн байдаг юм аа гэдэг тухайн үед зугсхан ингээд дурдаад өнгөрдөг байсан боловч яг өнөөдрийг шиг ингэж хэн байсан юм бэ? Ямар хүн байсан юм бэ? Хаана ажиллаж байсан юм бэ гэдгийг бас гэж хэлж байгаагүй. Тэр энэ бол бас энэ доржин гудам нэвтрүүлгийг үздэг үзэгчд бас нэлээх одоо мэдүүштэй одоо ойлгож авсан юм дугаар болсон байхаа гэж бодож байна. Тэгээд бас манай энэ одоо доржин гудамыг бас нэвтрүүлгийн тусгай дугаарт орж энэ доржгоон талаар бас сайхан сонирхолтой баримтыг одоо музейгөө үзүүлсэн танд бас баярлалаа гэж нэвтрүүлгийнхаа зүгээс нь бидгийг гардуулж өгч байна. Шинэ жил болж байгаа учраас цаа өгч бас баярлалаа. Ийм одоо бас их төөхөн ийм уянтаа одоо үйлсэд одоо бүтээж одоо энэ төөхөн одоо хүнийг одоо сурчилж ингэж яваа та бүхэндээ бас баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
эрүүл энх хамгийн сайхан хүн биш. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн бас сүүлийн хормыг би бас танд өгмөр байна. Өнөөдөр бас та бас манай дөржин гудам нэвтрүүлгийн бас зочин болж орж байгаа учраас тэгэхээр бас өнөөдөр бол 30-ны өдөр шинэ жил орж байна. Тэгэхээр та өөрийнхөө ойр дотны улсуудтай байд юм уу? Эсвэл хамтран ажилладаг одоо хамт олондооч гэдэг юм уу сайхан шинэ оны минь түгээж гэвэл. За их баярлалаа ийм боломж олгоход. За би бүх одоо хилжидэн одоо хилийн дагуу одоо үүргээ гүйцэтгэж яваа тийм хилчин дайчдаа бүх хил хамгаалах байгууллагын бүх бие бүрэлдэхүүн одоо шинэ жилийн мэнд хүрээд эрүүлэх одоо хамгийн сайхан бүхний гэдэг хүсье өрөөё. За баярлалаа. За эрхэм мөндөд үзэгчтэй маа дөржин гудам нэвтрүүлгийг үзэгч та бүхэн хүлээж авч үзсэн байхаа. Тэгэхээр сая бид нэр хамгийн түрүүнд Айрмын музей дээр очисон байгаа. Тэнд одоо Бямбаахтайгаа уулзаад Батын дорж гэж ямар хүн байдаг талаараас нэлээх мэдээлэл авсан. Түүний дараагаар бид нэр Хилийн цэргийн музейгээр орсон байгаа. За тэгээд тэнд бас Батын дорж гэдэг энэ хүний талаар аягүй сайхан дуу бас гарч байгаа юм байна. Удахгүй тэр дуу бичүүлээд ихэхээр үзэгч та бүхэндээ бас одоо хүрэх болно. Тэгээд хөгжмийн зохиолч нь өөрөө одоо алхаж ирж байгаа та бүхэн дуулж өгснэг үзэгч та бүхэн бас анзаарч харсан байгаа. Тэгээд өнөөдөр бас нэг бидний нэвтрүүлгийн зорилго бол энэ би нэвтрүүлгийн ихэнд хэлжсэн. Энэ хүний одоо ар гэрт нь үр хүүхэд үр ач нарт нь бас одоо гарын бэлэг шинэ жил болж байгаа учраас гарын бэлэг өгье гэж бодсон. Даач одоо тэр Айрмын музейд тайлбарлагч хийдэг Бямбаахтайгаа гэрт нь очисон боловч гэр нь айл хэдийн 2 жилийн өмнө нүүгээ явцсан байлээ. Тэгээд одоо чухам яг хаана үр хүүхдүүд нь яаж амьдарч байгаа талаар сураг алдарсан тийм харамсалтай байна. Гэхдээ бол бидний үр ачийг одоо бид нар заавал олоод дөржин гудмынхаа 2013 оныхоо дугааруудад зочноор өрөх болно. Тэгэхээр магадгүй дөржин одоо ач 30 нь энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол манай нэвтрүүлэгтэй та бүхэн холбогдороо. Та бүхэнд бас бэлэг өгөхөөр энэ нэвтрүүлгийг хийсэн боловч даанч та нар гэрээсээ нүүгээ явцсан байсан учраас бид одоо холбоо тогтоож чадсангүй. Гэтэ 2013 онд заавал та бүхэнтэй уулзаж одоо дөржин гудам гэсэн нэвтрүүлэгтээ зочноор урьж одоо энэ сайхан өвөөгүйтэй талаар сайхан нэвтрүүлэг хийх болно. Үзэгч та бүхэнд бас хүргэх болно. За ингээд одоо олон үг нуршаад явах уу? Манай өнөөдрийн дөржин гудам нэвтрүүлэг маань өндөрлж байна. Магадгүй одоо бас 2012 оны хамгийн одоо сүүлийн дөржин гудам нэвтрүүлэг үзэгч та бүхэнд яг энэ дөржин гудамаасаа хүрлээ. За тэгээд 2013 онд дөржин гудам нэвтрүүлэг маань үргэлжилсээр үзэгч та бүхэндээ хүрхсээр байх болно. Тэгээд үзэгч та бүхэн дөржин гудам нэвтрүүлгээр 2013 онд өшөө олон сайхан уран бүтээж өшөө олон сонин зочдоос уулзах болно шүү гэдгийг ам бардам хэлмээр байна. За ингээд жилийн турш дөржин гудам нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд 2013 оны хамгийн ихний дөржин гудам нэвтрүүлгээр уулзцгаая. Сайхан баярлалаа үзэгчтэй. Баяр та.